Өдрийн мэнд төргийн үзэгчдээ амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Үзэгч та бүхэн бас сайхан хаварж иж байна уу? За тэгэхээр эх орон Монголын үндэсний телевизийн амралтын өдрийн хөтөлбөрийн Бямба гарагийн дугаар маань маш онцлог өнөөдөр өглөө за Улаанбаатар хотоос 5 цагт хөдлөөд за тэгээд Улаанбаатар хотоос явсаар хагаад 200 км зайд орших Төв аймгийн өндөр ширээ цуманд яг одоо хүрэлцэн ирээд байна. Өндөр ширээ цумын 10 устай гэдэг газар бас бид хүмүүс малчин айлын газар яриад байгаа. Энэ удаагийн дугаарыг онцлог гэх юм бол та бидний энэ харж байгаа энэ ар зогсож байгаа энэ явуулын студ Монголын үндэсний эх орон телевизийн хамт олон за мөн одоо инженерүүд маань урвхан, оюуханаа шингээж явуулын энэхүү одоо Наматик студийг бол байгуулсан байгаа. Ингээд анх удаага. Энэ студ бол энэхүү студ маань болохоор Монгол улсын 21 аймаг 300 одоо 60 гаруй сумдад одоо ер нь өнцөг боломжт хаанаас ч одоо шууд одоо үзэгч та бүхэндээ зориулан нэвтрүүлэг сурвалжлага одоо шууд дамжуулан хүрэх ийм боломжтой бид хүн өнөөдөр Төв аймгийн өндөр ширээ цумын одоо ар устай ар ус гэдэг газар ирчээд байна. За Монгол одоо мянгат малчин за мөн одоо сумын сайн малчин Бачаргалын одоо гадаа ирсэн байгаа. Хэдлийн ингээд бүгдээрээ одоо бас малчинтайгаа танилцсан тийм ээ. За тэгээд бүх хамтдаа гэрдэн орцгоо тий. За сайн байна уу та? Сайхан хаварж иж байна уу? За хаварж байна уу? Сайхан хаварж байна. За бид эх орон Монголын үндэсний телевизийн амралтын өдрийн хөтөлбөрөөс яваа. Тэгээд танахыг зориод өнөөдөр ингээ хүрэлцэн ирлээ. Тэгээд энэ жил ер нь хаваржаа ямар вэ? За хаваржаач ерөнхийдөө сайхан л байна. Мал төлөлт ер нь хэрэг явагдаж байна. Одоо ч одоо мал төлөлдөг үе тийм ээ. Төлөлж байна. Одоо ер нь хинцчилж байна. Ийм явуулынхаа студидтэй яваа. Хэдүүл студидтэй ороод ярилцлага оруулчлаа тэхөө. За тандаас танилцуулнаа. За ийш орно. Студ руу. Манай явуулын студ ирэхэд сая огсолтой дууслаа тий. Дуусаа. Ер нь бол маш их амар хялбар. За орж үзье. Хитгэн одоо метод дотор л ер нь ухсарч байгаа зү. Тийм байна. Тэгээд энэ студ маань болохоор ерөөсөө Монгол орны хаач та ажиллах бүрэн боломжтой. За Алтай таван богд. За тэгээд ер нь тэгэл говь хангай, уул ус бүхэл газар ерөөсөө ингээд. За ийшээ студ. Та ийш суу. Манай студийн За. Ийшээ суу. Стогоо байна. Ер нь та бас урд нь юм телевизийн явуулын студ ер нь харж ирсэн үү? Гүү өөр. Та бол манай мобайл студийн Наматик студийн хамгийн анхны зочин байгаа. Баярлалаа. Хамгийн анхны зочингоос үзэгч түмэнтэйгээ уулзаж хамгийн анхных нь болж байгаа бас. Тий. Олж өстэй юм байна тийм ээ. Анхны бүхэн бас их сайхан байдаг шүү дээ. Тэгээ мэдээж цаашдаа болохоор маш олон газруудаар олон аймаг сумдаар явна мөн олон одоо гайхалтай зочдыг бас эх орон телевизийн үзэн суугаа үзэгчтэйгээ бас уулзах учраас таны хувьд маш одоо анхных нь тэгээд бас манай уран бүтээлчдийн энэ одоо 2017 оны анхны натур ер нь одоо Төв аймаг өндөр ширээ цумс хэлж байна тийм ээ. Ингээд яг орж ирээд суугаад ер нь та ямар студ байна. Энэ бол яг ихэл гоё сонин юм байна. Аха. Сонин содон л байна. Аха. Энэ бол ер нь яг стандартын дагуу яг студ одоо яг телевизийн студиуд байдаг шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан явуулын студ. Тэгээд бас бид нар яг одоо мэдээж Төв аймгийн өндөр ширээ цуманд Улаанбаатар хотоос 200 км зайдаас ирээд мобайл студиэсээ бас малчны хотонд ирээд бас энэгүй малчин үнэтэй та бүхнийг бас уулзуулж байгаа. Тэгэхээр энэ жилийн одоо хаваржаа хэр болж байна? Өвлжөө ер нь ямар өнгөрөв? Тэр сайхан өвлжөө сайхан авруулж байна уу энэ жил. Сайхан байна. Тэгээд эх орон телевизээр чинь анхныхаа нэвтрүүлэгт оруулж байгаад би их баяртай байна. Аха. Тэгээ гоё дөрөв сонин үзэж хараагүй гоё л юм үзэж харж байна. Аха. Тэгээ сайхан байна. Ер нь бас үзэгчтэйгээ бас нэлээд дэлгэрэнгүй танилцъя тийм ээ. Та одоо яг энэ өндөр ширээ цумын онгой өнөө ер нь аав ижийн ер нь одоо ямар хүмүүс байна? Ер нь одоо бас удам судраас эхлээ ярьсан дээр бах тийм ээ. Мэдээж малчин хүмүүс чинь удам дамжсан малчин хүмүүс их олон байдаг ш тийм. Тий. За намайг Эрдэнэтийн даваа жаргал гэдэг. Манай аав унгон ширээтих би өөрөө унгон. Тий. Тэгэхээр одоо 20 жил мал чинь өндөр ширээтэй 3 дахь багтаа. Тий.
Ер нь мал маллаж амьдрах ер нь ямар байна? Одоо монголчууд ч угаасаа л нүүдлийн мал аж ахуйтай одоо малаа дагсан, мал дагсан амьдрал гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Ер нь одоо мал маллаж амьдрахад ер нь 21-р зуунд ер нь ямар байна? Өмнөх үеийн одоо жилүүдээсээ ер нь юугаараа өөр дэвшилтэд талууд ер нь юу байна? Одоо ингээд одоо мал маллах сайхан штэ. Тий. Тэгээд би одоо 20 жил мал арж ин тэгэл сайхан л амьдарч байна. 3 хүүхэдтэй авгаатгаа 5 амбул. Амбул 5. Тий, сайхан л амьдарч байна. Танах ер нь хичнээн малтай байна одоо. Манайх одоо 1000 г мал байна. 1000 г. Тий. Хэдэн онд 1000-д малчин болсон бэ? Нодлон болсон. 16 онд. 2006 онд. 16 онд. 1000-д болчих болсон. Одоо ер нь бас үнэхээр одоо хотын одоо хөдөө уул үнэхээр бас хөгжсөн байна тийм ээ. Дидиш ТV одоо телевизийн 5G антенаар маш олон тийм одоо цогыг үзэж байна. Дээрээс нь ер нь хөдөөний айлын гадаа заавал нэг машин тэрэггүй байл ер нь байх болцсон байна шүү тийм ээ. Таны хувьд бас морь ирэн хэрэг унжина. Хөдөөний хүмүүс ерөөхдөө бас морь унах их цөөрөд байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр танай уян дээр бас 2 морь байхыг хараад би бас таныг нэлээ морь ундаг. Ер нь одоо бас хөдөө орондгийн чинь хинхэн одоо жижиг тэрэг унд тавьгаад байдаг. Морь ирэн хэрэг унж байна таны хувьд. За ер нь морьтой явна. Малда. Тэгээ холынхын юмнуудтай мотоциклтай явна. Ажил амжилт дээрээ арай дээр гэдэг хаврын цагт. Тэгэл хослуулж ил байна да. Ханималда морьтой, ойролцоогоо малуудаа морьтой, эрэл зуралд явахтай мотоциклтай тэгэл. Энэ жил ер нь олон гүн болох уу? Энэ жил нэг 10 гаруй гүн болноо. Тэг цаг жоохон гатуу болсон. Хээл жоохон айсан. Цас их унсан. Цас их унсан. Энэ жилийн хувьд. Зуншлаг ер нь ямар болох төлөвтэй? Зуншлаг одоо гайгүй болох болов гэж бодож штэ. Таны одоо бас 5 шуу малаас ер нь ямар төрлийн мал болж байна? За тэмээнээс устал байна. Ер нь хангай газар тэмээ ер нь хэрэг байд юм бол Төв аймаг ер нь тэмээтэй юу? Тэмээ мэрсэр байгаа. Тэгснэ манай энэ дээр нь дасан зогцохгүй. Тэмээ жоохон ховор. Тэмээ чи ирэхэд нэг одоо говьд бэлчдэг харган буттай эсрэх газар бичдэг бэлчээр танд шүү дээ тийм ээ. Ямар малд ер нь нэлээд орон нутгийн хувьд одоо нутгалж байгаа энэ газар орны хувьд өндөр ширээтэй хувьд ирэхэд ямар малд танай энэ усны дар усны хувьд л одоо ямар малд илүү зөгцсөн байдаг вэ бэлчээрх нь хувьд. За ер нь тэгэл тэмээнээс устд нь бол гайгүй дээ. Гайгүй тийм. Амралтын өдрийн хөтөлбөрөөр бид бас хамгийн болон үзэгчтэй хүргэдэг. Тэгээ энэ удаагийн хамгийн болонгаараа бид бас Монгол тэмээ 990-ээс түүхэн арга хэмжээг бас эх орон Монголын үндэсний телевиз шууд дамжуулан бас хүргэжсэн. Хамгийн болонгаараа Монгол тэмээ 990-ээс буюу Монгол тэмээ ген синон бичих түүхэн үйл явдлын талаарх мэдээлэлтэй танилцсан уу? Монгол үндэсний нэгэн баялаг болсон тэмээн сүргийн үйлдвэр ухсаг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн амжилтын туршлагыг солилцуулах, мөн тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид жуулчдын сонирхлыг татах зорилгоор Өмнөг аймгийн нутгийн зөвлөл, Өмнөг аймгийн засаг даргын тамгын газрын санаачлагаар Монгол тэмээ 990 тэмээний баярыг 2016 оны 3 дугаар сарын 6-7 өдрүүдэд Өмнөг аймгийн төв Далан задгад суманд амжилттай зохион байгуулсан. Монгол тэмээ 999 генсийн дэд амжилтыг шинжлэн тогтоох тэмээний уралдааны гараанаас 1115 тэмээ гарч, уралдаанд 1108 тэмээ барианд амжилтаа орж, дэлхийн дэд амжилтыг шинжлэн тогтоосон билээ. Өмнө нь өвөр Монгол улсад 550 тэмээ уралдуулж, хамгийн олон тэмээ уралдуулсан энэхүү амжилтыг эзэмсэж байсан бол монголчууд Монголын тэмээчд их говийнхоо тэнгэр дор хөлөг онгоцуулсан хурдан тэмээгэн уралдуулж түүх бүтээсэн юм а. Уралдаанд говь алтай говь сүмбүр дорнод дундгуу, дорнгуу Бай хонгор гэсэн 6 аймгийн 39 сумдын хурдан тэмээ оролцснаас 1-р байранд Өмнөг аймгийн Хүрмэн сумын Бат сүхийн Баян жаргалын хурдан хараа төрүүлэн ирж төмөн олныг баясгаж байсан билээ. Өмнөг аймгийн нутгийн зөвлөл, Өмнөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар зохион байгуулсан дэлхийн хэмжээний баярт 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчд хүрэлцэн ирж түүхэнд нэрээ үлдээсэн бол энэ ажлын хүрээнд тэмээчдийн зөвлөгөөн сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдаан, ингэний сүү цагаан эдээ, тэмээний носон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буйхаа тэмцээн, шилмэл буур, ингэж шалгаруулах зэрэг гайхалтай олон үйл явдал болсон билээ. Эх орноо их говийн төмөр сүрэг тэмээгээрээ бахархаж ангарсан түүхэн өдрүүдэд Өмнөг аймаг орон нутгийн жуулчд хүрэлцэн ирж, Өмнөг аймагт орон орны жуулчд хүрэлцэн ирж нүд хужирсан билээ. Энэхүү түүхэн үйл явдлыг эх орон телевизийн хамт олон шууд дамжуулж монголчууд та бүхэнд өргөснийг үзэгч та бүхэн санаж байгаа биз? Монголчууд өмнө нь
6,000 бүхэн барилдуулж 4,000 хурдан хүлгэн уралдуулж дэлхийн дээд Генсийн номонд бичигдэж байсан бол ийхүү өнгөрсөн онд 1108 тэмээ уралдуулж дэлхийн Генсийн номонд албан ёсоор бичигдсэн билээ. За ингээд бид гурийн бас ярилцлага Хөрөн Монголын үндэсний телевизийн Nomadic студ буюу мобайл студиэс хүрлээ. Одоо ахын давс зочлээ тэхөө. За тэг. Хаврын өдрийн урт ер нь хүн бол ажил ихтэй байдаг байх тийм ээ. Хаврч өдөөний ажил бол одоо ямаагаа самн хург ишгэ эргүүлнэ гээд сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайхан аварч. Сайхан аварцгааж байна уу? За ер нь тэгээд нөгөө хөгжил нөгөө хөдөөгийн хөгжил гэдэг чинь шүү дээ тийм ээ. Айлд ороод ирэнгүүт өнгөц зурагт. Тэгээд өнгөц дэлгэцтэй. Тэгээд энэ хөргөч юу? Тий, хөлдөөгч. Зөө хөлдөөгчтэй. Ер нь хөдөөний айлууд ч одоо ингээд хөлдөөгчтэй болцсон. Өнгөц зураг тавьсан. Суурин одоо телефон утас тавьсан байна. Аргагүй одоо ер нь бол Монгол улс хөгжиж байгаа нь бол эндээс харагдаж байна тий. Танай гэр хэдэн хантай гэр вэ? 5 хантаг. 5 хантай гэр. Нүүдэлчдийн аж ахуйд яг одоо аж амьдралд яг тохирсон. Тэгээд гэрийн нэг давуу тал байдаг шүү дээ. Маш олон хүн багтдаг тий. Тий. Одоо нэг байранд бол 10 хүн 10 хүн бол орчих шүү дээ. Тэгээд сумраа суугаасаа ярилцаал. та түрүүнд бас морь тэжээж гэнэ гэсэн ер нь хэдэн морь тэжээж байна. Энэ хавар одоо бас хаагур уралдах бодолтой байна. Ойрын наадамны сураг ер нь юу вэ? За хавартаач нэг уралдахгүй га 100 тэгээд нэг 3-4 нас ойна. Наадамда ханжил 100 ямар болох нь гэсэн байдлыг харж байгаа л тэгэл. Одоо хэлэхэд арай эрт байна л да. Морьныхаа байдлыг харж байгаа надад сонх. Тэ дарга төгөрийг харна ногоо цагаан хаашаа байна. Одоо нөгөө готойхон шиг баян тэжээлд байж чадахгүй. Болохоор ногоо цагаагаа харна. Айлд орж ирсэн юм чи бас гэрийн эмэгтэйтэй танилцъя. За. Тэнгүүрээ тийм цаа. Нэр чичээ та. Мал тагсан амьдрал ямар байх таны бодлоо? Намар хадсан хадлангаа болохоор тэгээд одоо үл хаврын цагта малдаа тавьчих уу? Малдаа тавьж өгөөл. Тэгээ намар хадаал. Тэгээд одоо л ер нь барагдаж чинь дөө. Ноолураа борлуулсан уу? Орлуулсан. Энэ жил харин харьцангуй ноолуур айгу үнэтэй байх шиг шүү тийм ээ. Тийм байна. Ер нь тэгээд 82 3 төлөсөн. Намарт бол яг малчид нэг хэдэн малын хот руу орж борлуулдаг. Хавар бол одоо хэдэн малынхаа ноолуураар эдэн ямархаа ноолуураар л ер нь болгодог шүү дээ тийм ээ. Тий. Тэргээр л нэг ахиу орлого олно шүү дээ. Ноолуур бол. Тий. Тэгэл мал даргалахаар сууйлна. Мал олон болоод ирэхээр ер нь ажил нэлээд ундарч байна уу? Туслах малчинтай ер нь та өөрөө гардаж байна ер нь. За хаврын цагт туслах малч авдаг юм аа. Тэгэл ер нь өөрөө хариулна дөө. Ер нь өөрөө тавхан даа. Ирж явахад байсан худаг танай худаг уу? Тий, манайхны мал усалдаг худаг. Ус ер нь одоо Төв аймгийн өндөр ширээ сумын хувьд усны асуудал ер нь хэр байд юм бол ус хэр элбэг байх вэ ер нь? Олон малтай юм биш тий? Асуудалтай да. Жогоо шохот нь гаруудагтай. Гурав. Тий. Снаг агаагааг. Тэгэл болоо. Дундаа болохоор гол руугаа өгчихвөө. Тэг н туул руугаа 6 сар гэ туул руу орчихно. За тэгээ мал төлнө гэдэг бол бас ажилтай л да. Тэгээд төлөл. Ямар хэдэн сард авсан хэл одоо 3 4 10 сар гаргаад тавина. 3 сарын 10 даар төлнө. Тий. Тэгэл гол жишээлнэ, тэрэн акуулна. Тэгэл ажилтай. Таны хувьд бас хичнээн одоо төл авсан бэ ер нь. Хонь хорог нийлээд нэг 300 тийм аа. 300 грамтайгаа юу? Тий. Ишигтэйгаа зөвхөн богийн төл. Богийн төл. Ер нь хичнээн жил мал малж байна. Би нэг 20 жил мал болж байна та. 8 төгсөөл мал даргасан. Отор нүүдэл ер нь хэр хийх вэ? Отор нүүдэл манай энэ хавь ерөнхийдөө гайгүй өвс уулна гайгүй гэдэг. Ойроо 2 жил жоохон чанга боллоо. Өнгөрсөн өвөл ер нь ямар болж? Өнгөрсөн өвөл ер нь ихэд чанга болсон шүү. Зас ихтэй. Зас их орсон уу? Орсон. Тэгээ нэг ойролцоо хотод гарсан. Одоо бог малаас гадна өхөр байх шиг байна те. Ер нь өхөр туулцсан уу? Уугуун гарсан уу? Уугуун гараал гараагүй байна. Гараагүй байна уу? Тий, хэдэгдэнгүү хар усгацал явна. 2-3 тугал гарсан. Тэгэхээр үзэгчд маань бас энэ удаагийнхаа дугаарыг Төв аймгийн өндөр ширээ сумаас бид бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр бас хавар цаг болж төлийн дуу цангинсан энэ сайхан малчны хотод бид яг одоо ирээд ирцэн байгааг та үзэгч та хүмүүс харж байгаа. Одоо харин үргэлжлүүлэн дараах мэдээлэл хүргэх гэж байна. За энэ бол юу вэ гэхээр бас төл мал хизээ яаж төлөлдгийг, за төл мал одоо гэж ер нь
ямар одоо үед тий төлөвлөдгийг гэсэн танин мэдхүй мэдээллийг яг одоо үргэлжлүүлэн үзэж та бүхэндээ хүргье. Төл бойжуулах арга. Бог малын төлийг бойжуулахад эхлэр ба хагас эхлэр гэх хоёр үндсэн арга бий. Эхлэр бойжуулах үе төрсэн цаг мөчөөс нь эхлэн их мал төл мал хоёрыг хамт байлгана. Их малыг төлийн хамт байх хугацаа нь төлөлөлт явагдаж байгаа үеийн цаг агаарын байдал, төлийн байрны хангамж, бэлчээр, нэмэгдэл тижээлийн хүрэлцээ нөөцтэй холбоотой байдаг. Хөрвийн арга бол хургийг эхлэр бойжуулах хамгийн шилдэг арга. Бөгөөд хургийг хөрвөлжилтийн үе шатаар нь бага, дунд, их хөрөв гэж бойжуултын насаар нь ялгана. Хургийг хөрвөлжилтийн үеэр бойжуулахад хангай, тал хээр, говийн бүсэд онцлог ялгаатай. Говийн аймагт хургийг ихтэй нь үргэлж хамт байлгаж, хургийг эхээс нь салгаж, хөхүүлж бойжуулах үеийг 3 шат болгодог. Нялх хөрвийн үе буюу 1-3 хоногийн настай, дунд хөрвийн үе буюу 4-10 хоногийн настай, их хөрөв бол 11 хоногоос эхлэн тус тус ялгаж хуваарлана. Хургийг эхлэр бойжуулахдаа задгаа хороо бууцсан буюу төлийн байртай сарвчны аль нэгийг нь ашиглаж болдог байна. Хангай бүсэд төлийг хөрвийн аргаар бойжуулах онцлог. Мал төлөлмөгц төлийг ихтэн сайтар долоолгож үсэнд хатмагц илгэвчлэнэ. Тэнцсний дараа амлуулж уургийг цадтлан хөхүүлнэ. Ихтэйн хамт 3 хоног байлгаж 7 хоносны дараа хургийг ихээс салгаж өглөө эрт хөхүүлж үд болтол хамт байлган үдээс хойш ихийг нь бэлчээрт явуулж төлийг нарлах байранд ус эртсийн долооц болон сараалжинд өвс хийж өгнө. Ихээс түрээд 10-аас 14 хоногийн настай болоход ялгаж өдөрт өвс хийвгээр тижээж үргэлж устаа байлгах бөгөөд ойролцоо гарсан төлийг хамт хижээхэд махлалт нь жигд байдаг. Мал төлөлтийн үед хоньыг 3-аас 4 хэсэг болгон маллах нь ашигтай. Ингэж хургийг тижээж тордож чадвал 5 дугаар сарын 15 гэхэд жинийн дунджаар 12-оос 14 кг, дээд тал нь 17-оос 18 кг хүрдэг байна. Говь тал хэрийн бүсэд төлийг хөрвийн аргаар бойжуулах онцлог. Мал төлөж эхэлмэгц дадлаг туршлагатай хүнийг төлийн шөнийн жижүүрт гаргах хэрэгтэй. Жижүүрийн үүрэг хариуцлага маш чухал. Төл бүр ихийнхээ уурэг сүнд цадаж байна уу үгүй юу гэдгийг нарийн шалгаж байх ба ихээс гарч хөл дээрээ тэнцмэгц ихт нь амлуулах хэрэгтэй. Төлөө цадгаж чадахгүй байгаа малыг манчир, тааны шүүс, ногоон өвсөөр тижээдэг байна. Дунд хөрвийн хургийг цөөнөөр байлгаж, эрт нэмэгдэл тижээлт оруулбал сэнсэрдэггүй. Их хөрвийн хургийг өвсөөр сайн тижээх хэрэгтэй. Мөн тэрэмдэж нүдсэн килограмм хушуу будааны гурил дээр буцлагсан 2 литр халуун ус хийж сайтар хутгаж хөргөөд тэр шингэнээ шүүж зутан болтол буцалгаад төлд 1 удаа 50-аас 150 мл өвгөл тун сайн байдаг байна. Хургийг ихтэй нь бэлчээхэд гიშгдэл гүйцэхгүй ядрах, хувалц хачигт баригддаг талтай. Хачиг хувалцыг төлийн биеэс шууд авч хаях нь буруу. Харин халуун цэвэр усаар арчих, эмийг хуурай болон уусмал байдлаар цацаж муужруулж өхүүлэн авах нь зүйтэй байдаг байна. Бэлчээрийн малгайтай Монгол малаас инг өвлийн улиралд, гүү болон үнэ зүмнээ улиралд, хонь ямаг намрын улиралд нийлүүлэгт оруулан, хожим нь хүйтний ирч наашилсан цагаан сарын дараах үеэр төллөж эхлээд 6 сарын дунд хүртэл төллөж дуустдаг байна. Инг жил өнжиж төлөлдөг тул бусад малаас өсөлт удаан байдаг бөгөөд маллага дутагдвал төл бүр мал болох магадлал багтаа учраас хариуцлага гарчилгаа ихээхэн шаардлагатай. 2016 онд түүхэнд бичигдээгүйгээр малын толгой товсж улсын хэмжээнд 61.5 сая толгойд хүрч өмнөх оныхоос 9.9%-аар малчин өрхийн тоо 160.6 мянга болж өмнөх оныхоос 4.9%-аар тус тус өссөн бол энэ оны эхэнд 26 сая их мал тоололсон байна. Их малаас жилд дунджаар 80 орчим хувиар төл авдаг бөгөөд энэ жилийн тооцоогоор 20 саяас доошгүй төл хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоо байгаа гэсэн ч бичин жил хатуу ширүүн гэсэн болгоомжлол байсан учраас малчид хээлтүүлэгчдийг намар богино хугацаанд тавьсан байна. Өнөөдрийн байдлаар 1.8 сая их мал төллөж 1.7 сая төл бойжиж байгаа нь төлийн 90% нь бойжиж байгаамаа. За ингээ үзэгчтэй амралтын өдрийн хөтөлбөр үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрсээр байна. Одоо тэгэхээр малаа бэлчээх байгаа юм байна. Одоо баг мал хурга шиг одоо ишгнүүс бол багтаа бол өвс одоо харах хийж боломжгүй байгаа шүү дээ. Тийм үү? Авч үлдээ. Хөөх юм аа. Бүгдийг нарийн гаргаж явуул. Одоо энэ хурга ишгнүүд юу идчихэж байгаа вэ? Сүү яг ихийнхаа сүүгийг л идчихэж байгаа. Ер нь бол эхний сар бол ер нь дан сүүгээрээ шүү дээ. Сүүгээрээ. Тэгээд дараагийн сараас хоолнд ороод ирэхээр бол өвс. Тэгээд энэ айлууд бол намар болгон хадлан хатаж
одоо хаварчлалтандаа ер нь бэлтгэдэг. Хаварч ер нь хамгийн хатуу улирал байдаг. Мачтай явж гисэн их ажилтай ийм улирал байдаг. Тэгээд намар харатсан хадланга хавар одоо жишээлбэл одоо энэ малдаа тавьж өгдөг. Аха. Тэгэхээр өнөөдөр бас цаг агарын хувьдаас их гоё намдуухан их гоё тогтун өдөр байж тийм ээ. Ер нь тэгээд янз одоо ер нь өглөө хавар бол одоо ер нь хөдөө өглөө сайхан тэнгэр цэлэмж байсан чинь оройн сасан шуурга тавьж ер нь тэгээд хаврын тэнгэр чинь хой сунаар өөрөө байдаг шнэ. Гэтэ харьцангуй одоо бас 4 сарын одоо 10 4 сар дундаа очихоор ер нь тэгээд дулаарч гэсэн үг. Тэгээд саяхан бас энд цас орсон юм байна зүгчтэй. Тэгээд хаврын өдөөний цас болохоор тэгээд дулаарчих юм бол ер нь ногоо их хэрэг гардаг. Мал их хурдан сэх одоо тарга тавирыг авах юм боломжтой учраас тэр хавар ер нь жоохон ингээд жоохон ногоон туяа татсан байж тээ тий. За ирж яхад ерөөдөө бас зарим газрууд бас ногоорч байгаа ийм хэсэг гарч ингээд ногоо гараад тэгэхээр мал их бутардаг. Нөгөө жалгын ногоо хөөгөөд ирэхээр мал их бутардаг. Одоо малчт маань улам л их ажилтай болдог. Тэгээд ер нь ногоон цадаад ирэхээр хөлн хөнгөрөөд тамир суугаад ирж байгаа гэсэн. Аха. Манай Цолон баярын хувьд бол өөрөө яг нөгөө хөдөө төрж өссөн хөдөөний хүүхд учраас ер нь мал амьдрал ахуйтайгаа маш ойр өссөн шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яг одоо миний аав чинь одоо ч гэсэн нутагтаа төрсөн нутагтаа мал маллаад амьдарч байгаа. Авахаа галуултан дээр маллаад ажил төрж амьдарч байгаа. Тэгээд ер нь мал мална гэдэг бол амьдралын хар ухаан байдаг. Монголд хэдэн мянган жилийн өмнөөс малыг гаршуулан тижээж одоо аж амьдралдаа хэрэгж ирсэн юм ардам шүү дээ. Монголыг одоо нөгөө агуу хэлсэн үг байгаа шүү дээ. Монголыг одоо хил мал гурвгүйгээр одоо хэн баян гуравтайгаан байвал хэн баян те Монгол баян гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр мал бол 5% мал бол монголчууд бүдүүхний одоо жинхэнэ одоо аж амьдралын нэг хэсэг. Тийм санаж ойлгохгүй юм байна те. Ер нь бол Төв аймгийн өндөр ширээ цомын хувьд гэх юм бол ер нь нэг тийм хээр тал цөл тий элс ингээд хосолсон юм газар нутагтай говь хангаа хосолсон ийм газар нутагтай юм байна. Бас сая нөгөө ардлаас бас тууцэндээ тоо ер нь хангаа говь хангаа хосолсон юм тий. Тэгж яах вэ? Хитгэн энэ уулын цаана тийм ээ. Усны хувьд бол бас асуудалтай байдгаа гэж хэлж байна. Тэгээд үзэгчтэй өргөжлүүлэн үзэгч та бүхэндээс өнөөдөр амралтын өдрийн хөтөлбөрөөрөө бид бас маш онцлог дугаарыг хийж байгаа. Монгол арга ухаан, за тэгээд малчны амьдрал, за тэгээд хөдөөгийн амьдралыг одоо бид бас өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр одоо үргэлжлүүлэн ноос ноолуурын талаарх эдийн засгийн мэдээллийг өгье тий. Ноолуур чинь ер нь малчтын хамгийн чухал хэрэгцээ байдаг. Тий, яг үнэ. Ноолуур чинь мөнгөөр одоо гурил хүн судаагаа авна, өөртөө ховцлон, хүүхдийгээ төлбөр, за тэгээд аж амьдралдаа хэрэглэн. Тийм учраас хаврын ноолуур ер нь хамгийн чухал зүйл байдаг. Тэгээд ноолуурын тухай мэдээллийг өгье тийм ээ. Энэ ч бас харьцангуй ноолуур үнэтэй байх шиг байна. Тэглгүй яах вэ? Ингээд үзэгч та бүхэн өргөжлүүлэн дараах мэдээллийг хүлээн авч үзнэ. 2016 оны мал толгоор 5 хошуу малын тоо 61 сая хүрсэн сайхан мэдээг монголчуудад дуулж байлаа. Энэ жилийн өвд үнэтэй сайхан болж малчид ямаагаан урдынхаас арай эрт самлсан байна. Мөн ноолуур өнгөрсөн жилийнхээс үнд орж 3 сарын дунд байс эхлэн үнэн өснөөр энэ хаврын шинэ ноолуур 65-аас 100 мянган төгрөгөөр худалдан авч байна. Одоо үзэгч та бүхэндээ өнөөдрийн байдлаар аль аймагт ноолуур ямар үнэтэй байгааг танилцуулъя. Түүхийдийн түүхийгдэг эмээ цахад ноолуурын бизнес эрхлэгчид 80-аас 82 мянган төгрөгөөр худалдан авч байна. Харин орон нутгад буюу Дорнод аймагт 95-аас 100 мянган төгрөг, Сүхбаатар аймагт 80-аас 82 мянган төгрөг, Замын үдэд 75-аас 80 мянган төгрөг, Төв аймагт 84-аас 86 мянган төгрөг, Говьалтай, Баян-Өлгийн ховд гэсэн баруун бүсийн аймагуудад 65-аас 70 мянган төгрөг, за Өмнөгүй аймагт 65-аас мөн 70 мянган төгрөгөөр ноолуурын бизнес эрхлэгчид малчтаас ноолуур худалдан авч байгаа юм а. Харин Хөвсгөл аймагт Ямааны ноолуурыг 70-аас 72 мянган төгрөгөөр худалдан авч байна. Үн ханшийн хувьд мэдээж өдөр бүр хэлбэлцтэй байх нь тодорхой. Төв аймгийн өндөр ширээ сумын малчид ямаагаан санаад дуусчээ. Үзэгчтэй хорон Монголын үндэсний телевизийн амралтын өдрийн хөтөлбөрөөр Төв аймгийн өндөр ширээ сумаас за мөн Номатик студиэс үзэгч та бүхэндээ өргөжлөлөө хүргэж байна. За тэгэхээр бид яг одоо өндөр ширээ сумын төв дээр ирсэн байгаа. За өргөжлүүлэн үзэгч та бүхэнтэйгээ бас Төв аймгийн өндөр ширээ сумын эвдийн төлөөлөлтөд бүтлэн дараад оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайхан хаварж иж байна уу? За мөн амралтын өдрийн мэндийг хүргэе.
За та хүн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За хаврчаа тавлах сайхан байна. Тэгэхээр бас одоо Төв аймаг манаас хуучнаар одоо ямар аймгийн ямар сумын нутагт харьяалагдж байна. Мөн бас хэдэн жилийн одоо төвхтэй сум бэ. Тэгээд дээрэс нь одоо хичнээн хүн амтай мөн одоо бас те малын одоо хөдөөний оронтгийн сумдыг бол дээрээс одоо малгүйгээр малчингүйгээр төсөлхийн аргагүй байдаг ш. Тэгээд малчин одоо хичнээн өрхтэй дээрэс нас малын одоо те тоотлогоор нь хэд болж өсөөд байна хамгийн сүүлд одоо өнгөрсөн оны 12 сарын 7-ны байдлаар те. За тэгээд манай Төв аймгийн өндөр ширээ сум маань хуучнаар бол Төвшөд хан аймгийн одоо Зоригт бангийн хөшөө. За одоо бид бүхэн бол энэ жил бол 93 дахь одоо 93 жилийнхаа хавааг бол тэмдэглэнэ. За 2924 онд одоо байгуулагдж ирсэн ийм сум багнаа. За тэгээд хичнээн хүн амтай байна. за хүн амын хувьд бол манайх энэ жил бол 1953 хүн ам бол одоо аль биесээр бол тоологдсон. За албан бусаараа бол 2000 гаруй амтай. За малын тоо толгой хувьд бол энэ жил за 242,927 толгой мал бол тоолуулсан. Үндсэндээ мал аж ахуй гараад дагнсан ийм сум л да. За яг хоо сүүлийн жилүүдэд одоо газар тариалангийн салбар маань бас хөгжих хандлага ажиглагдж байна. За тэгээ мал их өсгийн хэрээр бас бид бүхэн бас газар тариалангийн одоо талбай олох одоо хүрэлцээ маань бас таараа учраас 3000-аад газарт бол одоо газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ийм сум байгаа. Сумандаа сайхан амьдрах ямар нөхцөл бололцоог ер нь одоо бүрдүүлж өгч байна. За одоо сүүлийн үед бол одоо би үндсэндээ миний төрлөх сум 2012 онд бол сумандаа ирж одоо ажлын одоо төрийн ажлын гарааг бол эхэлсэн. За анх ирж байхад бол одоо бидний үеийн залуус бол их ховор одоогоо түрээ суурин газруудаар одоо ингээ ажиллаад амьдраад одоо шилжээ явчихсан юм цаг үе байсан. А сүүлийн тухайн үед бол 1600 хүнтэй байсан бол өнөөдөр бас 3 жил гарan 4 жилийн хугацаанд бол одоо 1900 гарan болтлоо ингэж бас өсөж байгаа маань сүүлийн үед бол одоо хот түрээ хуучин одоо унган иргэд маань эргэж төрлөх нутг руугаа ирэхин хандлага бол ажиглагдж байна. Энэ хэрээрээ бас сумын хөгжилд бас ирээдүйд бас өнгөтэй өдөртэй зүйлүүд бол ажиглагдж байгаа. Өнөөдөр бас 4 дугаар сарын одоо 4 дугаар сар дундаа орсон энэ үед эд одоо хаврын үед бол мал төлөлт одоо эд явагддаг тийм ээ. Орон нутгууд дээр нь мал төлөлдөг. Тэгээд малчт маань одоо ноос яманхаа ноолуурыг самнах гайл ер нь ажил ихтэй байдаг. Ер нь өндөр ширээ сумын хувьд яг одоогийн байдлаар мал төлөлт ер нь хэдэн хувьтай явагдаж байна. За сумын хэмжээнд энэ жил бол өнгөрсөн одоо өвөл маань бас одоо 3 дугаар баг одоо уянгийн 3 дугаар багийн хувьд бол бас зас ихтэй. За 2 дугаар багийн одоо хойтлоор бас ман зас ихтэй. За тэгээ 2 дугаар багийн урд талаадаа за 1 дугаар баг маань энэ төр бол бас өвөлд бол сайхан өнтөө орцгосон. За тэр хэрээрээ бас энэ хавар бол одоо зас ихтэй байсан газруудад бас жоохон төл малын одоо жилэг жоохон таарууд бас жоохон юм малын твэрэг тааруу юм хүч авсан юм одоо хаварчлалт болж байна. За сумын хэмжээгээр бол одоо мал төлөлт 70% явна. За жижиг мал бол үндсэндээ нэлээд төгссөн байгаа. За бод малын тухайд бол арай бас төлөлөж дуусаагүй байна. Өндөр ширээ сумын хувьд ер нь амралтын өдрийг чөлөө цагийг одоо зөв боловсон өнгөрүүлэх тийм нөхцөл болцоо ер нь хэр хангаж өгч байна. Ямар одоо тийм чөлөө цаг өнгөрүүлэх тийм газрууд бас бий болж байна. Өнөөдөр бас амралтын өдөр байгаа учраас сумын төвийнхэн амралтаа бас хэрхэн яаж өнгөрүүлдэг гэж хүмүүс сонирхож магадгүй. За тэгээд тийм ээ энэ бол одоо сүүлийн үед залуужж байгаа одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс маань албан хаагчид маань бас залуу насныхан бас нэлээд олон болоо болж байна. Энэ хэрээрээ бас залуучуудынхаа одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр бол одоо сумын захиргаа одоо иргэдийн хурал одоо бүхэл шатнд давал анхаарал хандуулж ажиллаж байгаа. За сүүлийн үед бол бид бүхэн бас аль болох спорт одоо тоглоом те волейбол, сакс гэх мэтчлэн ийм уралдаан тэмцээн одоо байнгын одоо тий тоглодог ийм боломжоор нь хангахын тулд одоо ерөнхий боловсролын сургуулийнхаа спорт залыг бол одоо боломжтой хэрээр ингээд бас одоо ашиглаж одоо ажиллуулд нээлттэй байх юм зарчмыг баримталж байна. За мөн одоо сумын чирэгжүүлэлтийн танхим гэдэг одоо байгаа. Тэрийг бас мөн одоо байнгын үйл ажиллагаатай болгоод бас иргэдтэй одоо хинч байсан нээлттэй болох юм зарчмыг баримтлаад ажиллаж байна. За өнгөрсөн 3 дахь өдрөөс эхлээд бол сумын хэмжээнд одоо 3 дахь өдөр болгоныг одоо өглөөний алхалтын тий өглөө 6 цагт босоод
одоо алхдаг ийм зарчим руу шилжүүлж байна. За сүүлийн үед яг энэ ноос ноолуурын цаг хугацаа одоо таарж байгаа учраас бас нөгөөх одоо сум руу орж ирж байгаа хөдөөний иргэд маань бас энэ дарих дарстай хэрэглэх юм хандлага бас байгаа учраас энэ үний асуудал дээр бас анхаарлаа хандуулад одоо сумынхаа хэмжээнд 14 хоног бас юу яа арх бодолд олохыг хориглоод за энэ хугацаанд харин спорт наадам тий эрүүл мэндэд яаж анхаарах вэ гэдгийн тал дээр төлөхгүй юм. Аян гөрнүүлэхээр ингээд зориод ажиллаж байна. Одоо спиртлэг биш спортлог байцгаа. Маш сайхан уриалга байна тий. Магадгүй одоо нэвтрүүлэг үзэж байгаа тий. Өөрөө бус сумдын хүмүүс байх юм бол бас өндөр ширээд сумын одоо хэрэгжүүлж байгаа энэ аянаас жишээ аваад үлгэр авангуудаа бас өөрийнхөө сумдаар хэрэгжүүлэх юм байна тий. Спорт Одоо жишээлбэл 14 хоногийн турш одоо арх худалдаалахгүй гэхээр ерөн сумд ямар өөрчлөлтүүд гарч байна? За тэгээ яг хоо энэ маань одоо ирэх 3 дахь өдрөөс ерөнхийдөө хэрэгжиж эхлэх юм ажил байгаа. Бид бүхэн бол одоо дэлгүүрийнхаа эзэнтэй уулзаад бүгдээрээ бас хамтынхаа тохиролцоон тий ихтгэлцэл дүрээд ингээд 14 хоногоор одоо ингээд хорийг гисэн. За энэ 14 хоногоор хорихоор зэрэг бас дэлгүүрүүд маань одоо өөрсдөө бизнесийн одоо юм цөлөөт өрсөлдөөний одоо юм нэгж аж ахуйн нэгж байгууллагууд байгаа учраас тэднийхээ бас одоо ашиг тий одоо бизнест нь бас хүндрэл учруулчих гэдэг дээр хүртэл бид бүхэн аль талаас анхааралтай хандаад за сүүлийн үед тэгээд яхаарахгүй бас умдаа юм айныг өрнөдөх зайлшгүй шаардлага байгаа учраас манай дэлгүүр эзэд маань бид бүхэнтэй бас санаа нийлээд бүгдөө энэ 14 хоногийн хугацаанд хориглоод үзье. За энэ хориглож байгаа гол шалтгаан нь за архийг хориглохоор зэрэг за энэ сумын хэмжээнд өөр ямар үр дүн гарах нь. За яриг болоод одоо сөрөгтэй одоо ингээ архийг хориглож байгаа. Ер нь туршилт маягаар тийм туршилт маягаар ер нь цаашид ямар арга хэмжээ ер нь авч хэрэгжүүлвэл зүгээр юм бэ гэдэг юм туршилтын цаг хугацааг бас бид бүхэн энэ дотроос бас олж харъя гэдэг үднээс юм ажлыг өрнүүлж. Тэгэхээр бид бүхэн бас одоо эх орон телевизийн явуулын одоо намадаг студиэс ярьцлага маань хүрж байна. Тэгээд таны хувьд бас энэ явуулын студи маань ер нь ямар санагдаж байна? За энэ студи би бас хувьд өөрөө сэтгүүлч мэрэгчлээ үнэ л дээ. Тэгээд бас хэвлэл мэдээллийн байгууллагт бас тодорхой цаг хугацаанд бас ажиллаж байсан. Бас энэ мэрэгжил бас их ойрхон явсан учраас их онцлогтой би гайхаад байна л да. Жоо заавал Улаанбаатар телевиз дээр нь очиод энэ тэнд очиод нэг бэлдсэн студид ороод ингээл бүх ажил болдог бол энэ ч одоо хөдөөний бид дээр шоу дээр энэ ч нэрээд ингээд энэ чинь одоо бид бүхний албаны өрөө гэдээ бас тэр стандарт шаардлагатай хангасан тийм нэг хүнд яриа өгчих юм боломжийн студ байгаа хэмжээнд яаж байж болох чадах вэ? Тийм болохоор зэрэг энэ бол одоо малчны хотонд ч тэр одоо хаанч шиг тэр тий үзөө яриастай өстой боломжит бүх газар нь ингээд шууд нэвтрүүлгээ бэлтгэж юм боломжтой бас одоо сүүлийн үед бол Монгол залуучууд одоо олон зүйлийг бас сайхан зүйл санаачилж байна л да. Тэрнийх нэг илрэл бол одоо манай сэтгүүл зүйн салбарт бас ийм сайхан явуулын одоо тийм нүүдлийн маягийн ийм сайхан студ болж байгаа нь бас миний хувьд бол бас их талхархалтай олзуурах өвчтэй бас их сайхан санагдаж байна. Гадаа бол яг одоогийн байдлаар үзэхдээ маш гадаа ингээд шороогоор шуураад маш их салхитай байна. Тэгэхэд одоо манай студи дээр бол яг стандартын дагуу тийм студи ямар байх ёстой вэ? Яг тэр стандартын дагуу явуулгын студийг бас бид хийж бүтээсэн байгаа. Тэгэд ер нь бол өндөр ширээд сумын хувьд гэх юм бол ер нь нэлээд эсэрхэг газар юм байна шүү дээ тийм ээ бас одоо цаг уурн их жоохон хуурай газар зүйн хувьд ерөөхдөө ямар байх вэ юм шиг санагдчих. Гэхдээ миний харж байгаа энэ үхэнд бас тулгол урсчих шиг байна те. Яг сумын цаатлаар хормоогоор нь гол урсж байсан. Гэхдээ баруундаас нь ирэхээр нэлээд жоохон эсрэг талдаа ер нь говь хангаа хослол газар шиг байна те. Тэгэлгүй яг хаан бол хатан туулынхаа одоо хормойд одоо ингэ сайхан бас одоо говь хээр тал хээр нь хосолсон одоо байгалийн бүхэл үзэсгэлэн бүрдсэн юм сайхан нутгал да. За тэгээд яг сүүлийн үед яг энэ орон даяар ер нь Монгол чиглэлд ер нь бүхэл газар одоо цөлжилттэй тэмцэх юм ажлууд бол их яригдж байдаг. Энэ цөлжилт маань яагаад одоо энэ бэлчээрийн дороотлоо одоо дайлангын сүүлийн үед л гэхэд манай сумандч дээр ер нь улс даяар ийм зовлон ярьдаг боллоо. Малын одоо бэлчээрийн даацад одоо яах аргагүй анхаарал татах юм асуудал. За ингээд өнөөдөр бас амралтын өдөр манай үзэгчтэй бас уулзаж ярилцаж сонирхолтой мэдээлэл за мөн сумандаа хэрхэн яаж сайхан амьдрах вэ гэдэг боломж бололцоог бас бүрдүүлэн ажиллаж байгаа юм тийм. Тэрхүү ажлынхаа талаараас ярьсан маш их баярлалаа. Тэгээд амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Таны бас ажилд өндөр амжилтыг хүсвэрэй. За баярлалаа. Тэгээд та бүхэн ч гэсэн бас манай нутаг орнчууд ирээд ингээд ийм сайхан явуулахаа одоо студид одоо манай сумд тийм бүр сайхан байна. Тэгвэл тэгээд манай хаварчлалтын байдал те бид бүхний ажил бас сумын маань одоо бас энэ аж байдалтай шууд газар дээр ингээд танилцж байгаа. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье та.
За баярлалаа. За баярлалаа. Ингээд үзэгчтэй Номад студиэс амралтын өдрийн хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Дом бол бие эрхтний хөдлөлөөр хожмон ирэх үйлийг урдчлан болгоон засах зөн юм аа. Хүмүүний сүлд хиймэрийг даллан дууддаг эртнээс тогтсон зан үйлийн улбаа бөгөөд хөдлөл суудал болон зам мөрийг засаж гэтлэгвэс аливаа ад зэтгэрээс түр боловч ангиж ярахыг тохиох зөн хувьтай. Биер үлдэх дом шившлэг нь бөөмөргөлдөө онгод дэнгэртэйгэн холбогдож харьцахын тулд хуур цуур татах сэжих өргөх газар дэвсэн цамнах үйлээр ийлэрнэ. Ингэхдэн бэлэгдэл бүхий навс хуйг хувцастай байна. Харин шарын шашинд гараан хөдлөгөх любба хэмээх гарын цацлагт хөдлөгөөн хонход амар цохих балин зуурч золигт гаргах зэрэг хариулга үйлдэлүүд байдаг юм аа. Мөн шашны гүн ухаанд нийцэх бэлэгдэл бүхий хувраг хувцас орхимжтой байна. Тэгвэл цам харах ясанд бурхадын дөр бүхий баг өмсөж нууц тарны зан үйлийн явдал луга тохируулан хэнгэрэг дэлдэх цаан цохих урих уг дуу ихшгийн дурслыг харшуулахгүй самнан мөмөхөг хүн зайлуулахаар домнон бүждэг ёстой. Харин бие биелгэн эдгээр домнох үйлдэлүүдтэй ижил синкретик хөдөлгөөнүүдээс бүтдэг юм аа. Юм буюу дүрсэн үйлдэл буюу амь зэрэгтэй эн тэгш бэлэгдэлтэй байж дүрс буюу бодит зүйлээр амийн зөлж авдаг дом шившлэг нь биелэг зан үйлийн хүрээнд уламжлагджээ. Биелэгч мөн өөрийн ёс заншлыг хадгалсан ястан бүрийн язгуур соёлыг агуулсан хувцас хэрэглэлтэй байна. Библиэгийн түүхэн эртний овог аймагуудын тайлга тахилгын зан үйлтэй ихээхэн холбоотой. Овог аймагуд нийлэн уул усаан тахих шүдэх үйлийг хийхдээ оюун сэтгэлдэн сүслэн залбирч бие болоод сэтгэлийг нэгэн язгуурт төвлөрүүлэн хөдлөнө. Энэ хөдөлгөөн яван явсаар бие биелэг болон соёлжсан байна. Нөгөө тэгвэр утга соёл хэв ясон үр хүүхдүүддэн мэдээ орох үеэс нь эхлүүлэн мэдрүүлж хөдөлгөөн зангын сэтгэлд нь хоногшуулан суулгаж сайн муугийн ёр вэлгийг урдаас бодолцсон үйлдэж хөдлөх ёстойг сургамжилдаг билээ. Үзэгч та бүхэндээ их оронд Луиз амралтынхаа хөтөлбөрийн энэхүү дугаарыг бас Төв аймгийн
өндөр ширээсэн мас бэлтгэн хөргөж байгаа тийм ээ. Хөдөө оронтоос хөргөж байгаа. Тэгээд бид хүн яг одоо манай уран бүтээлчид их сайхан одоо байгалийн үзэсгэлэнтэй уран зураг шиг тал дээр ирчихсэн байна. Ингээл харахаараа бэлчиж байгаа адуу тэр цаашаа аслагдсан харагдаж байгаа уулс тал гэх те өөрөө их сайхан уран зураг шиг газар юм. Тэгээ яагаад бид ийм сайхан одоо үзэсгэлэн байгаль зохицуулсан газар ирсэн бэ гэхээр учиртай. Энэ бол үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн амралтын өдрийн хөтөлбөрөөр дүрслэх урлагийн мэдээллийг дүрслэх урлагийнхан болон хүргэх гэж байна. Тэгэлгүй яг хуу ер нь уран зураг гэдэг бол сонгодог урлаг гэдэг талаасаа бол одоо дэлхийн нийт зүйл маш өндөр хөгжсөн байдаг тийм ээ. Монгол улсад маань ч гэсэн уран зураг одоо үнэхээр өндөр хөгжөөд жил болгон ер нь олон галерейд одоо уран зургийн үзэсгэлэнгүү тавигдаг байгаа тийм ээ. Гэхдээ энэ удаа гэх болон нэг онцлсан байгаа нь хөрөг зураг байгаа тийм ээ. Монгол хөрөг зургийн тухай. Энэ удаа бид Монгол хөрөг зургийг онцлог үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Монгол хөрөг зураг гэдэг бол үн эртний түүхтэй монголчуудаас хөннөө, сямби гэдэг яг энэ дээр үеэсээ яг Монгол хөрөг зургийг эртнээс одоо уламжлагдсан ирсэн. За хадны сүг зургаас эхлээл манай Монголын одоо зураг дүрслэх урлаг яг үүсэж бий болсон гэдэг одоо юм түүхэн баримтуудаас байдаг. Хадны сүг зургаас нөгөө Ховд аймгийн хойд синхрийн агуунд байдаг дүрслүүд одоо тэгээд ялангуяа одоо би одоо өнгөрсөн жил Өмнөг аймагт явж байгаад бүр говьд явж байгаад яг юм одоо илхэн хадан дээр одоо том одоо соёотой бодон гахайн зураг одоо ингээд сэлгдээ үлдсэн байсан. Том соёотой бодон ха. Тэгэхээр тэр цаг үед байсан байна л гэсэн үг шүү дээ. Цаг үед байсан зүйлээ хүмүүс зурдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо Монгол улс маань одоо үн эрдэнд ямар одоо төв холбоотой улс гүрэн байж хаана ямар амьтаа амьдарч байж гэдгийг бас уран зураг төрөлхөөрөөр үлдээсэн байна гэдэг бас сонь санагдчихлаа. Тэгэлгүй яг зураг түүх өгүүлэн гэдэг шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэхүү тэрхүү одоо бидний одоо үзүүлэх гэж байгаа тэр хөрөг зурагнуудаараа л бас одоо Чингис хааны хөрөг одоо ингээл бүх хаадуудын хөрөг зургаар уламжлагдаад бас бидний түүх намтар бас бичигдэн үлдэж байдаг. Хойч үе маань бас тэдгээр зурагнуудаас түүхээ харж байдаг шүү дээ тийм ээ. Ингээд үзэгчдээ үргэлжлүүлэн дүрслэх урлагийн мэдээлэл үзэгч та бүхэнд хүргье. Зуун дамжиг нүүдэлсэн ард түмний минь сэлгэн намрын халуун амьсгал зэрэглэйтэн бие бүхэн нь хөвгөх биерийн үзүүрээр нэгэн хавт хайд буух юм. Монгол хэмээн овголсон уран зургийн гайхамшиг нүүдэлчин хүмүүний цусанд шингэж сэтгэхгүй дууссан аж. Нэгэнтэн Монгол зургийн урлаг өнөөдөр дэлхийн жихэнд Монгол хэмээх анирыг түгээж нэгэн домгийн ард түмэн өдгөн хүртэл амьдран буйг илтгэн байх үлээ. Монгол хүн гэдэг бол Төв Азийн өндөрлөн нутгаар нүүдэлж амьдарч ирсэн олон ухсаатан ястнуудын нэгдэл 13 дугаар зуун хүртэл амьдарч ирсэн их олон зуун жилээр хүнээс эхлээл амьдарч ирсэн олон ухсаатан ястны нэгдэл шүү дээ. Монгол зураг маань өөрөө ерөөсөө их одоо тэмтэй. Одоо одоо манай нүүдэлчдийн л урлагийн л одоо оргил хаа газар аль ч улс гэсэн ерөөсөө урлагийн одоо дүрслэх урлагийн оргил цэгүүл уран зураг байдаг шүү дээ. Яг тэр хэмжээгээр манай нүүдэлчдийн тэр л урлаг л байхгүй. Хүү нэгдлийн хүмүүс хизээ задглаар цаашаа өөр юм тунгааж бодож боловсруулангуудаа юм дүрсэлж эхэлдэг. Ингээд энэ үл дүрслэх гэдэг бол бас л нэг том урлагийн гол цөмөн явж шийдэг. Тэгээд тэр дүрслэх урлагийн одоо юу манад бол их баялаг сүг зургнууд байгаа. Ерөөсөө энэ өөр Монголоос ахуулаад энэ хоошоо байгаль урлагийн том нутагт хадны сүг зураг бол. Тэгээд байхдаа бүр одоо нэг хойд цэнхрийн агууд гэдэг шиг бүр Монголд одоо байхгүй болсон амьтдыг зурдаг нөгөө Тэмээ Хяруул Маамонт Заамаа гэдэг Монголд одоо байхгүй болсон. Тэр нэлийн эртнээс зурж ирсэн бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхэн зурж байхлаар тэр чинь энэ уугуул иргэдэл зураа штэ. Тэргээрэл энэ үл бидний өвөг дээдсийн уламжил юм аа. Сүг зурган дээр гэхтэл
хүний яг одоо зурагч нарын нөгөө мэрэгжлийн бус хүмүүс бол хүний нь бол хүн шиг бүр яг ингээд бодит юм шиг зурхгүй зүгээр ийм хавтгай дүрсээр ингээд илэрхийлсэн байна. Тэгтэл тэр дүрсэн дотор тэр амтантай ан хийж байгаа ч юм уу, тэр хүүхэд төрүүлж байгаа ч юм уу, тэр дүрсүүдийг зөвхөн тэр ийм силуэтийн ийм хар хэлбэрээр илэрхийлсэн байт. Тэгэхээр тэр үед бол байгалийнхаа инстинктээр тий хүн өөрөө цаанаасаа тэр аж байдал амьдралтайгаа холбоотой тэр мэдрэмжээ тэр зөвхөн дүрсээр илэрхийлээд гаргаад ирсэн байгаа байхгүй юу? Ийхүү Монгол зургийн урлаг хүн гөрний үеэс магадгүй түүнээс ч өмнө түүхэн бичиглэж эхэлжээ. Тэгвэл 1000-ны хүртүүлэн ирсэн Монгол зургийн урлагийн гайхамшиг жохом юунд оршин юуг өгүүлнэ. Үзэгчдээ Хорон Монголын үндэсний телевизийн амралтын өдрийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар за Төв аймгийн өндөр ширээд сумаас болон за Номатик студиэс үзэгч та бүхэнд өнөөдрийн хамтруулалтыг бэлтгэн хүргэлээ. Тэгэхээр Эх Орон Монголын үндэсний телевиз Монголын сэтгүүл зүйн салбарт анх удаа явуулгын студийг бий болгосон байгаа. Тэгээд өнөөдөр бид бүхэн бас явуулгын студиэс мөн одоо хөдөө оронтгаас амралтын хөтөлбөрийн энэ дугаарыг ус бэлтгэн хүргэлээ. Тэгээд үзэгчд маань бас нэлээд сонирхолтой байсан байх гэж бодож байна, тийм ээ. Заавал ямар нэгэн одоо телевизэд одоо FM радиод ч юм уу ярилцлага өгөхдөө бол одоо тусгайлан тийм тусгайлан одоо зассан студид нь өөрөө очдог бол харин Эх Орон телевизийн намайг шууд одоо явуулгын студ бол ерөөсө хүссэн газар нь Эх Орны одоо тий 400 800 зохист ер нь одоо баруун хаалтай байна уу за мөн хөвсгөлийн тай говийн цөөл тийм ээ дорндын одоо халах голын тэрийг одоо сайхан байгаал гэдэг ер нь бүхэл газар бол бид хүн бол очихын бүрэн боломжтой явуулгын студийг чадварлаг инженерүүд бас зохион бүтээсэн. Тэгээд дорнотгаас бас бэлдсэн гэдэг утгаараа нэлээд сонирхолтой болоо тийм ээ. Сайхан байна гадаа тийм ээ хавар болцсон байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид бас Монгол ах уй, ёс заншил за тэгээд түүх гэх тийм бүхэл зүйлийг бас өгүүлэн хүргэсэн байгаа. Тэр дундаа бас бид нар өнөөдөр малчны явуултанд болсон байгаа тийм малчин айлтаа уулзсан төлийн дуу цангилсан их сайхан байлаа. Одоо бас намайг яг дөнгөж сая бас би одоо тий малчны хотод очиход нөгөө агуу их яруу найраг зохиол Тастржийн Асгдоржийн хаврын одоо найраг гэдэг сайхан бас одоо шүлэг санаанд орж ирлээ 4 өдрөл тийм ээ хөдөлгсөн сайхан шүлгүүд санаанд орж ирлээ. Тэгээ мөн одоо яг энэ хаврын өдрүүдэд үнэхээр одоо малчин айл бол ямар их ажилтай байдаг юм бэ гэхээр харсан тийм ээ. Өглөө одоо өглөө босонгууд нар гарахтаа уралдаад л ажил нь эхэлдэг. Мөн тэгээд нар жаргахтаа ажил нь дуусдаг. Ийм л одоо ажилсаг ийм хүмүүс байд юм байна. Тэгээд малчин хоёргүйгээр бол Монгол улсыг дэлхийд төсөөлөхийг аргагүй. Ингээд үзэгчдээ энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлдөөс сэтгэл тоногсон сайхан аялгауг хүргээд өндөрлүүлдэг уламжлалтай. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид бас малчны хотноос бас бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэсэн учраас за Монгол Улсын гавьяа жүжигчсэн Сандын Жавхлан за дуучин Баясгалан нарын дуулсан хаврын найр гэсэн сайхан дуу бас үзэгчтэй хүргэнэ. Энэ сайхан уран бүтээлийг бас одоо хоёр гавьяат маань те шинээр бас дүржүүлсэн байгаа. Их сайхан дүржүүлсэн. Тэгээд энэ дуу бол одоо Монголын үеийн одоо мал малж ирсэн олон малчтын бол сүл дуу болж яхаа аргагүй чадсан ийм гайхалтай дуу. Тэгээд энэ дугаараа орон нутгаас бэлдэж байгаа учраас битгэн бас энэхүү дуу онцлоо тий. Тэгэл яах вэ? Ингээд үзэгчдээ өнөөдөр бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн амралтын өдрийн хөтөлбөрийн дугаарыг за Төв аймгийн өндөр ширээд сум буюу за мөн Хорон Монголын үндэсний телевизийн Номатик мобайл студиэс үзэгч та бүхэнд бэлтгэрлээ. Баяртай үзэгчдээ дараагийн дугаараар иргэн олзъя. Баяртай. Баяртай.
Аргадын удамт хонин сүрэг маань аллагланхан суудранхан өсөж байна халзан цагаахан хооргонод нөхөө ашаа дүрэн тогтунхан байна Босоо төрсөн онногоо нодон